За сайн манайха инхүү зааны ясэрэг улсад хүрэлцэн ирлээ. За ямар ч хэлсэн хил гайлаар гараад ирлээ. Тэгээд нэг учраа олоодох сим карт март олоод мөнгө төгрөгөө солиод за тэгээд зааны ясэрэг улстайгаа сайхан танилцсанаа. Та бүхэн мэдж байгаа бол тэдээр Дрогбагийн төрсөн дутаг. За энд ямар ч үсэн тэгээ таксинд явдаг залуучууд болтой тойрон бүччээд байгаа дээ. Bonjour. Abidjan. Drogba. I am fan of Drogba. Didier Drogba. Chelsea. You want to smoke? Yes, sir. Yeah. You have? Yes, I have. За интернет гэсэн чинь утас аваад явах гэж байна. Yeah, I don't have. Left kapotla да. Утасаач үгэж явуулахгүй шүү. Хажууд нь яг байж ихгүй бол болохгүй. Эсвүүдл дээр бол англиар огт ярьдгүүл хүмүүс байна. Одоо би нэг SIM карт авах гээд зогсоод байна. Ингээ гадаа задгаашууд зардсан юм байна. За тэгэхээр нэг SIM карттай болоод цаа нэг мөнгө сольчвол тэгээд амьдрал цэцгэлэх гээд байна л да. За таксины жолоочч маань надтай явах сэтгэлж маань SIM-ний үнэтэй хэрэлдээд байна. Надад нөгөө дутуу жил интернет дата өгöd ах шиг байна л да. 20 гигабайт гэсэн бохоггүй юу? Тэгэж 10 байх шиг байсан сая. Тэгээ ингээд загнаад за энэ гайгүй залуу шүү. Хөрөнгө оруулалтаар үнцнийг бүтээн. Тэнгэр капитал үнэт цаасны компани. За энэ ATM-нээс мөнгө авч чинь тэгээд яг одоо мөнгөний ашиг бисаа ойлгохгүй байна. За ямар ч ATM-нээс нэг хэд цаас татаж аваад тэгээд нэг худалдаа очиж байгаа ч болно. За ямар ч манай Монголын картууд бол энд асуудалгүй уншиж байгаа юм байна. За ингээд гарч ирэхээр мөнгө авъя. За энэ мөнгөний тэмдэгт нэг иймэрхүү түрүүний юутай бараг адилхан юм биш үү? Тоогогийн мөнгөний тэмдэгттэй бараг адилхан. За энэ мөнгөний тэмдэгттэй юм байна. Yeah, okay. I bet you maintenant. I gave you 4,000. Энэ ерөөсөө таксины жолоочч биш заа юу. Тэгээд сим зардагч хүн биш. Зүгээр энэ ирж намайг барьж аваад миний баха ачааг барьж гүүгээл өөрөө таксич байхгүй байж тээ. Тэгээд энэ надаас ерөөхдөө 6 евро гэдэг чинь 25 мянган төгрөг авчаад тэгээ намайг таксис болгож өгөөд явуулж байгаа юм байна. Good. Parle français. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. За ингээд ерөнхийдөө хот руугаа орж ирж байна. Тэгээ сая ер нь ингээд нисэх буудлаас ирэх замд ингээд анзаархад энэ бол бас ингээд нөгөө бусад Африкийн улсуудтай харьцуулахад бол харьцангуй бас ийм цэмбэр хот байна л да. Одоо ингээд харахаар яг хүн замын эвдэрхий нэг иймэрхүү юм зам байна. Гэхдээ бол нөгөө ингээд хог могондоо дарагдсан амир байдаг штэ ингээд захаас нь орж ирэхэд. Тэгэхэд энэ бол ингээд одоо хотын захаас орж ирж ийн гэхэд бол тун давгүй цэмбэр хот байна шүү. Тэр нэгэндээ зам тавьж өгч байгаа байдлын энэ машин сая ингээд ийш ороход ухарч өгөөд тэгсэн чинь манай хүн яах ингээд энэ бас өөр байна шүү. Хоорондоо харилцаж ярьж байгаа. За хонох газар ирсэн чинь манай энэ хост маань огт англиар ярьдаг хүн байна. Нэгт хоёрдож одоо энэ хонох газар маань нэг жоох юу вэ? Жоох онцгүй юм ба. За одоо яа их хөдөө тэгээд одоо гоншгоноод явах байрлахаас тэгээ босон болоогүй нэг бараг үлээдгүй шахуу ийм air conditionтэй юм байна. За синстэй. За явах тэгээд одоо тэгээ арга олон да. За тэгээ нэг ийм газар хэрж байрлаа. За сайхан ус цасандаа ороод амарчлаа. Энэ манай хотхон юм байгаа. Саяны хийшээ ороод ингээд энэс амар биш явж шít. Барыг бэтэл явж ийн гэсэн чинь нэлээ хуучны машин байна. За тэгээд одоо ийм юм байна. Би чинь бол хотын төвөөс бол нэг 12 бараг километрийн зайтай байгаа. За тэгээд хотын зах бол ийм байна. Одоо би удахгүй хотын төв рүү орох гэж байна. За ийм улбар шар болон шар такси яваад байгаа. Bonjour. Plateau. Yeah, money. How much money? За ингэж ойлголцоход их тун хэцүү юм. Зургийг харуулах уу? My friend, this one. 12. Money. Show me. 2,000.
Ту. Окей. За ингээ 2000-аар явах юм байна. За энэ нэг хил усны асуудал бол жоохон хэцүү юм байна. Ер нь бол ойр зургийн англиар бол ярихгүй л шүү. Нисэх бодол төрч байхгүй. Тэр нэг жоохон хүндрэлтэй байгаа даа. За манайхаа тэгээд энэ хотын төв рүү н ороод ирсэн чинь бас айгүй гоё юм байна штэ. Одоо энд ингээд 30-аад давхар барилга баригдаж байна. Энэ шилэн айгүй гоё өндөр ийм таавар баригдаж байна. За тэгээд тийшээ энэ төр бол ер нь яг хот нь бол надад бол айгүй төвнөх гоё таалагдаж байна. Энд одоо ийм гоё татлах том гүүр хийсэн байна. За гүүр бол энэ чинээс янзын харагдаж байна. За тэгээд тэр цаашаага ингээд энэ хот бол ерөнхийдөө гоё юм байна өө. Ёстой төсөөстэй шал өөр юм байна. Хөө хэл минь ямар гоё юм бэ. Тэр цаашаага ингээд орохлоор бол янзын харагдаж штэ. За манайха бидгээ өмнө нь одоо Африкийн Сингапур гээд Раванда улсад ирчихсэн бол одоо чи энд бол ер нь бас тийм Африк дотроо Дубай маягаар өсөж байгаа ийм улсан байх шүү. Тэгээд тэр энэ гүүрийг бол би бүр айгүй гоё юм. Ийм гоё татлагаар хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд хот бол ерөөсөө маш цэвэрхэн байна. Ингээ сая бол явхад ерөнхийдөө нэг юм хог мог байхгүй. Тэгээ хүмүүс нь бол одоо өчигдрээс хойш анзаарлаа. Айгүй гоё тийм илдэг хүмүүс байна шүү дээ тийм ээ. Тэгээ хот нь ийм гоё цэвэрхэн хүмүүс нь илдэг болоод ирэхээр тэгэл энэ улс надад таалагдж эхэлж байгаамаа. За бас тэгээд энд их гоё нарийн мэдрэмжтэй ер нь бол би одоо Африкт битэл Европт нэг харагдахааргүй юм гоё юутай юм сүм байна. Католикийн сүм. Тэгээд 1980 онд баригдсан гэхэд бол энэ юм Есүсийг цовдлцсан байгаа юм цовдны дүрстэй. Тэгээ 1980 онд бол эдний засгийн газар ийм сүм бариулсан байна. Италийн одоо хурлаачдыг авчирч. Тэгээ би ер нь нэг сүм рүү орохоос өөччээд байсан. Европоор явсаар байгаа. Гэхдээ ийшээ бол ер нь орж үзье гэж шийдлээ. Вау, энэ доторх нь бас ямар гоё юм бэ. Энд бол нэг 1000 гаруй хүн бол ороод суулчаар ийм том зайтай биш үү. Надад бол энэ сүм ёстой үнэхээр гоё таалагдаж байна. Яг энэ доторх юм чинь яасан гоё өндөр үнэртэж байна. Тэгээд энэ юу юм байгаа? Зааны ясын хэрэг Côte d'Ivoire улс маань бол муслимын шашин 40% эзэлдэг. За мөн бас энэ христийн шашныхан бол нэг 40% эзэлдэг. За ийм онцлогтой улсын байгаа. Тэгээ энэ гарч мараад ирэхээр ямар гоё ногоо. Энд чинь нөгөө далайн дэргэд тоснгүй чиглэг уур амьсгалтай болохоор ингээд ийм гоё ногоо орчин бас гоё бий болж байгаа байхгүй юу. Энэ хотын юуг нь хардаа энэ усалгааны систем нь одоо энэ ямар гоё юм те ингээд энэ хоолоогоор энэчнээс ингээд юу ялгаруулж штэ ус ингэж ууршуулад ингээд цэцгийн ногоогоо сайхан усалчж байна тийм ээ. За тэгээд сайхан бас энэ чинь ингээ гоё чигшүүлж штэ. Энэ бас их гоё бас л нарийн яаж шүү бас хийж шүү юм руу да тийм ээ. За тэгээд нийслэл хот маань бол ийм сайхан том бас ийм цэнгэлдэх хүрээлэнтэй юм байна. Одоо нөгөө Дидер Дрогба түрээ энтрийн бол одоо яг үндэснийхээ шигшээ багт тоглолтоо одоо эхлүүлж хийжсэн одоо ийм одоо гоё цэнгэлдэх хүрээлэн байна. Маш гоё цэмцгэр үнэхээр гоё цэнгэлдэх хүрээлэн байна. 35 мянган хүний багтаамжтай. Тэгээд 1960 онд байгуулагдаад тэгээд түүнийг ингээд засаж сайжруулад яваад байгаа юм байна л да. Тэгээ маш гоё юм цэнгэлдэх хүрээлэн биш үү. За би сая энэ цэнгэлдэх хүрээлэнгийн доор нэг юм юуг нь мэдэхгүй нэг юм асарлуу ороод ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь энд бол ямар ч байсан нэг юм чухал юм хилцүүлэг болж байна. AI буюу хиймэл оюун ухаан санхүүгийн юм шинжилгээний талаар нэг юм уулзалт болж байна л та. Тэгээд бас гоё байна шүү дээ. Тэг ингээд яваад ороод ирэхэд AI май санхүүгийн хөгжил ингээд хиймэл оюун ухаан ярьдаг. За ийм улс байна. Энэ тэгээд ер нь бол хиймэл оюун ухаан ийм технологийн хөгжлийн нэг юм конференц
уулзалт болоод байгаа нь бол ойлгомжтой байна л та. За тэгээ ийшээ ингээд ороод ирэнгүүт одоо хардаа эн чинь юм технологи технологиг гаргасан байгаа байхгүй. За дрон ч яг энд бол нэг юм ямар ч юм технологийн өдөрлөг болж шүү. Энэ айгүй гой санагдчих шүү. Эн чинь бол ер нь дээшээгээ явж байгаа, урагшаа явж байгаа улсуудын л хийдэг, ярьдаг зүйлс үчи шүү дээ. За тэгээд энэ хавьяас одоо яг ингээд ер нь нэг юм мэдрэгч байгаа энерги вэ штэ. Тэгээд тэр бол ингээд үнэхээр юм ажилч хичээнгүй тийм ээ ингээд шинжлэх ухаан, шинэ технологи одоо тийм зүйлсийг одоо хийж байгаа, хийх гэж байгаа, бүтээж байгаа, суралцж байгаа тийм ээ ингээд ирээдүгөө гоё яг залуучууд батчдгийн энерги нь эдгээр бүр шал өөр байна л та. Тэгээд айгүй гоё юм юу гоохгүй энд байгаа хүмүүс бас юм айгүй боловсон тийм ээ. Надад бол одоо ерөөсөө өмнө бас яг ийм гоё орчинд бол би орж ирж ирсэнгөө. Тэгээ энд бол ерөөсөө ийм бүтээж, шийдэл, мэдээ, санаачлаг тийм ерөөсөө тийм айгүй гоё энерги мэдрэгч чинь бүр сэтгэл санаа айгүй гоё болчихлоо ингээд. Африк улс руу хорчож явах унчих гад байдгийг. Энд бол ч та айгүй гоё энергитэй шүү дээ. Бонжоо. Тэгээ ийм гоё шүү. Бонжоо. Бонжоо. Бай. Даач одоо хэл ойлгоцохгүй. Тэгээ ийм гоё энергитэй ерөөсөө нийтээр энд байгаа хүмүүс инээгээл ингээд айгүй гоё. За тийм гоё орчин руу орж ирлээ. Merci beaucoup. Merci. За ингээд сайхан цай маягаар бас гоё дотор дайлж штэ кофе ийм юугаар. За тэгээ манайхаа ийм байна. Ястай ингээд санаандгүй явж хагаад жидээр Дрогбагийнхаа одоо энэ сайхан стадион дотор маш гоё ийм хүсэл тэмүүлэлтэй тийм ээ ийм өсөж дивчиж байгаа ийм гоё боловсралтай залуучууд одоо энэ улсын иргэдийн дунд их гоё энерги авлаа. Тэгээд юу шүү дээ манайхаа. Одоо ингээд энэ улс маань манайхаас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр баг дундад салхин нь 2 дахин баг одоо $300. За тэгээд ядуурлал нь бол 40%. Гэхдээ энэ яагаад юм бэ гэхээр нөгөө 30 сая хүн амтай авахгүй юм чинь. Манайх ч юм бол 3 сая хүн амтай. Тэгээ энэ улс маань нөгөө нефттэй тий одоо какао үйлдвэрлэдэг. За гэх мэтлэн бас ийм байгалийн баялаг болон үйлдвэржилт хөгжиж байгаа. Тэгээ хамгийн гол зүйл нь бол энэ ингээд ер нь бол тийм өсөж дэвжиж байгаа улсын мэдрэмж бол надад угаасаа эсэг буудлаас буугаал мэдэгдээд ирсэн нэг тийм гоё. Тэгээ энэ юу вэ гэхээр авилгалын индексээр энэ улс маань 2 оронтой тоонд явдаг. Одоо сайжирж байгаа дандаа 87-д авилгаараа дэлхийд Монгол улс маань 121-д байна. 3 сая 500 мянган хүн ам байна. Энэ улс 30 сая хүн байна. За тэгээд ингээд бодохоор хэрвээ энэ улс 3 сая гаруй хүн амтай байсан бол тийм ээ одоо ингээл нефтээ гадагшаага зараад тэгэл хятадын хөрөнгө оруулалтуудаар дандаа энэ дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн мөлий энэ гүүр мөр энэ байшин барилгууд хамтарч ажиллаад за ингээл 3 гаруй сая хүнийг бол ингээл пилгээл босгоод ирэхээр ер нь төр засаг бол энэ зааны ясын эрэхт байна шүү. За тэгээд стадион цэнгэлдэх хүрээлэнгийн маань гадаа ингээд их тайны жилүүдэд амь насаан алдсан зааны ясын эргийнхаа баатар тэмцэгч дайчиддаа зориулсан одоо ийм дурсгалын хөшөө байдгийм байна. За тэгээд ийшээ нэг ерэнд ингээд дахиад авах юм. Энэ одоо яасан гоё гадна басаадтай яасан ч гоё өнгөтэй гоё шилэн басаадтай гоё юм хотын өнгө зүмж нэмэхээр ийм барилга байна шүү. Тэгээ манайхан ч тэгээ яагаал хийдэг юм л да. Нэг байшин өндөр байшин хөгжил биш гээд одоо яг энэчнээс ингээ ер нь бид нар харах ёстой. Гадаад хөрөнгө оруулалттай үндэсний том хэмжээний банктай компанитай улсууд ийм барилгууд эдийн засаг нь бас муугүй өсөж байгаа улсууд бол ийм байшин барилга бол баригдсан байдаг. Тийм ээ хөгжил бол биш л дээ. Гэхдээ бол тэрний бол илрэл бол бас байдаг юм аа. За тэгээд ийм юм байна. Автобусны хувьд бол ийм том нийтийн тээврийн автобус явдаг. А дээр нь болохоор ийм жижиг микронууд ингээд явдаг юм байна л та. Тэгээд микрондоо эдгээр хараа ер нь ийм айгуулаг ийм очруулж зогсоод ийм сурцсан хүмүүс байна штэ. Түрүү бас эхэлж дөнгөж энд орж ирж байгаа тэр нэг зам тавьж өгж байгаа байдлын трийг бол харж ирсэн те. За энэ гэрлэн тохиосчлаа. Одоо би чи зам гарах ёстой юм аа. За яг энэ нэг гарц морцсон дээр бол зогсоод байна тийм ээ. Ер нь бол гэхдээ яа харахгүй энэ бол хүмүүсийнх нь хувьд ч тэр яг энэ Африкийн улсууд дундаа бол нэлээд бас жимби ч гэсэн тийм ээ.
боловсон. За тиймэрхүү бол яа харахгүй муу юм байна. За тэгээд одоо яг энэ намайг байх хугацаанд 4 сарын 11-ээс 18-нд ийм Маса гээд 7 хоногийн ийм өдөрлөг болж байгаа юм байна л да. Соёлын өдөрлөг. Тэгээд тийшээ нөхрөөд ирсэн байна. Сая намайг энэ гадаа нэг үүдэнд байсан хоёр эмэгтэй ийшээ ор гээд hello оруулаад ирсэн байхгүй юу? Salut, c'est Tom. Yeah. Tom, I'm very happy to meet you. Nice. Thank you so much. Үүдэнд байсан нэг хоёр эмэгтэй намайг ийшээ орохоор гээд оруулсан байхгүй юу? Тэгсэн чинь би энэ stand up comedy дээр нь хүрээд ирсэн юм байна. Маса гэдэг юм comedy club байд юм байна. Тэгээ яг одоо хэлийг ойлгохгүй ч гэсэн тэгээд хүн одоо оргоод ингээд өрөөд оруулж хахад нэг эхлэлээр харъя тийм ээ. За comedy-н гарч ирсэн энд бас юм яриад инээлгээд байна. Тэгээд одоо монголоор ярих юм бол манай comedy-н дундаас нэг жоохон өндөрдөө одоо Батаач юм уу тийм зааны ясан эрг улсын comedy-н Батаал гарч ирсэн яриалах шиг байна. За ингээд merci. Сайхан үйл ажиллагаанд орлоо. Хэлний ойлгохгүй худлаа дагаж инегээд. Тэгтээ яг ингээд бас гоё шүү дээ тий. Comedy moment-ийн ийм тайз майцтай энэ ч бас гоё шүү дээ. За ингээ гараад ирсэн чинь энд бас амар том юм гоё урлагийн татас гоё тоглолт болж байна. Тэгээ энэ ямар нөгөө гоё бүжгэндэг юм хот байдаг. Тэгээ хүмүүс амар гоё байгааз нисэх бодлоос ихтэл бүгд юм. Гэт бүгд юм гоё нөхөрсөг. Тэгээ энэ нэг тийм муухай биш өстой гоё бүжгэндэг хот байна. Энд ч тэгээ тоглолт болоо тийштэй комеди нь болоод ерөөсөө айгүй гоё байна. Хай. Good. За тэгээд энэ гоё тоглолт Монголд комедигийнхаа яг хажууд нь юм удамчны стрит фуднэр маш их байна. Гоё магцаах шорлогууд ингээ загас магсыг гоё ингээ шинээр нь шууд шарж шít. Вау, энэ ч гоё. Дахианууд байна. Яа загас магсыг одоо шүү яргаа шаарддаг юм байна. За энэ юу нь бол үнэхээр бас би яг ийм үеэр нь таарч уу эсвэл ийм цаг нөхцөөхөд бол айгүй гоё юм байна л да үйд харгүй. Яг тойроод авахад бол ер нь гоё юм үзэж хараад ингээд явуулах юм байна. За энд бол бүр сайхан бонжо. Бонжо. Сава. За энэс нэг авч иднэ. Сайхан нөгөө хоньны махаа сая авчлаа хопоо өрөөд. Тэгээ энэ бол одоо яа харахгүй нэг хотын хүмүүсийн байгаа байдал орчин тийм ээ энэ цаг магаа өнгөрөөж байгаа нөхцөл байдал бол үнэхээр бусад Африкийн улсуудаас холдоод явцсан улс гэдэг нь бол ингээд андшгүй бол мэдэгдэж байна. Тэгээ сайхан шарсан хоньны мах олж идэж байгаад бас том баяртай байна. За тэгээд бонжо хөрхмөс байгаадтай. Орой болохоор хүмүүст нь ингээд энэ гоё мөрнийхөө ирэг дээр тийм ээ ингээд сайхан суугаад хооллол тийм байж тээ. Тэгээ энүүгээр нь сайхан бүх хооллуудаар нь хангаад өгцөн тийм ээ. Гоё хооллууд бол зөндөө харагдаж байна. Дандаа гоё махыг шууд ингээд гэрэлтэж газар дээр нь ингэж гоё шарж өгдөг юм байна л да. За одоо та бүхэнд Зааны ясын ирэг улсын MJL радиогийнхыг танилцуулъя. Зааны ясын иргэн. Тэгээ энэ ч бол яг одоо шууд ийм подкаст явж байгаа юм байна л да. За яг одоо манай нэг MJL радиогийнх нэг ингээд гоё сонирхолтой ярьдаг шүү дээ. Айгуу гоё. За тэрэн шиг бороо ерөнхийдөө ингээд контент хийж байгаа юм байна. Оройны дуранд тэгээд энэ хот мот айгуу гоё бууж байгаа үстэй ингээд хараа. За тэгээд доор байгаа хүмүүсийг ингээд харуулгоё. Зураг мургаад харуулаад те 360 камертай бүжиглээл энтэнд ингээд ерөнхийдөө бол ийм ад жаргалтай, ийдэг, найрсаг тийм ээ. Ийм гоё enjoy happy хүмүүс байна. Яа харахгүй мэдэгддэг юм байна бүр. За манайхан төр үлээж байгаарэ. Нэг гоё мэдээд болохыг та хэд миний Украины влогийг үзчихсэн бол тэнд нэг цогцсайхан гээд нэг монгол ах намайг одоо уртаагийн найзтай маань хүлээж аваад тэгээд Украин одоо Киев хот мотыг танилцуулаад ингээд
гэртээ байлгаад нэг ах байсан шүү дээ цогцойхон гэдэг. Тэгээд цогцойхон гэдахыг би тухайн үед нөгөө энэ бич волейболын холбоог одоо Монголд байгуулад ингээд энэ спортыг бол спортын төрлийг хөгжүүлэхээр бол ингээд ажиллаж эхэлж байгаагээ хэлчихсэн шүү дээ. Тэгээд яг энэ маань ажил болоод одоо тэгээ манай Монголын баг маань Хайнан руу тэнцээнд явж байгаа юм байна. Бич волейболын маань баг. За тэгсэн чинь яг энэ бич волейболыг маань дэмжиж тийм ээ одоо Mizar Travel гэдэг одоо ийм компани бол ингээд манай Монголын багийг бол ингээ үн төлбөргүйгээр нислэгийг нь зохион байгуулж өгч байгаа юм байна. Ингээд Mizar Travel-ийнхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн пэйж рүү н ороод вебсайт руу н ороод бас энэ Mizar Travel компани талаар мэдээлэл аваарай. Ингээд одоо Шанхай, Хайнан тийм ээ. За тэгээд Япон гэдэг ингээд маш олон улсууд руу бас ийм гоё аялал зохион байгуулдаг ийм нийгмийн хариуцлага өндөртэй бас ийм гоё компани байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд бичлэгийг үргэлжлүүлцгээе. За тэгээд хотын төвөөсөө гараад ард түмнийхээ амьдрал донд орохоор Аджаме гэдэг одоо захын ойролцоо ирсэн байна. За тэгээд ийшээгээ бол орчин бол бас их мохоо явчихж байна өө. Яг л нөгөө байдаг орчин. Тэгээд та хэд миний Рванда гээд улсын бичлэгийг үзчихсэн баг тийм ээ. Африкийн Сингапурт ирлээ гээд. Тэр улс бол хаана ч утсан, хөдөөнөн ч утсан, зах дээр нь ч утсан маш цэвэр цэмцгээр одоо тийм улс байсан. За энд бол ингээд ерөнхийдөө хотын төвөөсөө гараад бол ингээд орчин маань нэг иймэрхүү болцсон жоохон таагүй санагдлаа. Гэхдээ зүгээрээ энэ аргагүй л дээ одоо 30 сая хүн тэгээд 40% нь ядуулалтай гэхээр чинь 12 сая хүн ядуулалтай байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь тэгээд тэр чинь айгүй их жин дааж харагдаж байгаа л да. За тэгээд миний одоо энэ байгаа Абижан гэдэг хот маань нийт 30 сая хүнээс нь 6 сая хүн нь энэ ч амьдардаг гэсэн үг. Тэгээ үлдсэн 24 сая нь бол ерөнхийдөө ингэж тарж амьдардаг. Тарж амьдардаг. За ийм учиртай юм байгаа. Тэгэхээр яг зөвхөн энэ хот гэхтэл одоо Монгол улсын хүн амаас 2 дахин илүү бас хүн амтай. За ийм хотод байна гэж. За ингээд зааны ясан хэрэг болсон дээр ирснийх одоо энэ сайхан үндэсний шигшээ багийнх нь хөл бөмбөгийн шигшээ багийнх нь XL it's better. Yeah, 2XL. Yeah, it's okay. 2XL. Yeah, it's okay. За ингээд сайхан. Yes for you. Merci beaucoup. За ингээд ямар ч байсан зах дээр ирснийх тэгээ сайхан үндэснийх нь шигшээ багийн хувцсыг аваад явлаа. Тэгээ энийг гоё гэртээ хадгалчихнаа. Яг зааны ясын эргээс авсан үндэсний шигшээ багийн хувцс. Тэгээд энэ хэд өөртөө бол бас энэ үндэсний энэ шигшээ багийн хувцас айгүй хөмсдөг юм байна. Одоо энд нэг зогссон залуу бол яг энийг хөмсдсөн байгаа байхгүй юу. Тэгээд түрүүн дотор явж явах зөндөө таарсан. Тэгээд одоо энэ таксинууд нь дийлэнх нь улбар шар өнгөтэй байгаад ирсэн. Тэгээ яг ингээд бодоход бол энэ үндэснийхээ шигшээ багийн хувцсны өнгөөр ер нь энэ таксин явдаг байж бас мэдхээр юм байна. За тэгээд ерөнхийдөө ингээд би бол одоо энэ бужигнсан энэ хэсгээс бол гарлаа. За одоо та харж байгаарай. Тэнд дахиад нэг үндэсний шигшээ баг хувцас өмссөн залуу яаж байгаа. Яа, Дрогба. Түрээ Дрогба. За энэ үедээ одоо Дрогбагийн фэн шүү гэдгээ бол хилээд яваад байгаа. Энд бас нэг эмэгтэй өмссөн байна. Үндэсний шигшээ бага энд өмссөн байна. За тэнд бас нэг эмэгтэй ингээд өмссөн явж байна. Энд бас нэг залуу өмссөн ингээд сууж байна. За энэ урдаас ирж байгаа залуу дахиад бас ингээд өмссөн байна. За энэ сууж байгаа залуу бас ингээд өмссөн байгаа. Дрогба. За гих мэтлэн тэгээд энүүгээр бол зөндөө. Тэгээд бас нэг гоё юм. Банжо бас нэг гоё юм олж харлаа. За тэр нь болохоор энэ Коте д'Ивуар улсын ийм дэмжих юу вэ? Хамгийн гол нь энийг энэ хэд ингэж өөрсдөө хийж ойж байгаа болохоор надад бол авах нь ингээд бүр гоё урамтай санагдлаа. За тэгээд энэ merci beaucoup. Өөрсдөө гоё ингэж хийчихэж байгаа болохоор за ингээд ийм туршлын зүйл захаас нь авлаа. За одоо би энэ улсын одоо монголоор ирвэл нийслэл хотоор нэрлсэн Абижан гэдэг нийслэл хот. Тэгээд Абижан Мол гэдэг энэ
газар ирсэн байна. Тэгээд би интернетээс бол хамгийн том тогтоо гоё моолын л гэж хайсан. Гэхдээ энэ арай л жоохон буруу газар аваад ирэх шиг болох юм. За ямар ч байсан ороод үзье. За тэг ороод ирэхэд ямар ч байсан электрон бараа цүнх хувцс муцс гээд яг бас давгүй. Хамгийн гол нь эйр кондишнтэй болохоор сэрүүхэн сайхан байна л да. За нэг иймэрхүү моол бол за ямар ч миний интернетээс хайж осноор хамгийн гоё моол нь гэж бол олж авсан. Тэгээд иймэрхүү газар байна. За тэгээд гоё газар орж ирээд гоё юм хоол идчих юм гоё өхрийн баг захтай. Гоё байд юм. Африктыг ийм гоё газрууд их ховор байдаг. Тэгээд яг ийм газар ирээд ингээд халуунд нэг гоё ингээд суух бол үнэхээр гоё байдаг. Тэгээд би сая энэ интернетээс нэг мэдээлэл олж авлаа. Одоо энэ үндэсний ийм багт наадам карнавал болж байгаа юм байна. Гэхдээ энэчнээс нэг 50 км-ийн зайтай аймаг юм байна л да. Одоо монголоор ярил. Тэгэхээр тэр аймаг руу одоо Боно гэдэг аймаг руу очиж үзсэнгээ бас энэ карнавалыг очиж үзье гэж бодлоо энэ үндэсний. Тэгээ эдний нэг амир зэвүүн бүжиг байт юм а. Би бүр олон жилийн өмнөөс үзчихсэн нэг юм хөлөө ингээд дэвсээд байдаг. Тэгээ тэр бүжиг мүжгийг бас үзчих одоо бодтоор нь харчих тийм ээ. Аз таарах юм болов уу гэж бас өөртөө гордоод байна. За ингээд удахгүй Боно аймагт очиод уулзцаая. За ийхүү хотоос гараад явж байна. Тэгээд би юу яачлаа? Шууд нөгөө такси барьчлаа. Тэгэхгүй бол тэгээд энэ халууд чинь одоо нөгөө нэг авпагзал магзал юм олоод очиод ингээд хэл ус ойлголцохгүй хэцүү. Тэгээ энэчнээс бол ингээд харахаар одоо нэг цаг 30 минутын дараа очих юм байна. Янгогоор ингээд такси дуудчихд юм билээ. Оросын юу штэ сайт штэ Янго чинь. За тэгээд нэг 60 км газар 120 мянган төгрөг Монгол мөнгөөр хөдөө орон нутаг одоо ингээ хотоос гараад явхад бол бас харьцангуй их дажгүй байна уу одоо яалтчгүй нэг эдийн засгийн хувьд бол бас гайгүй тийм ээ. Авилга багтаа энэ дундаа бол нэлээд гайгүй улс гэдг нь бол ингээ бас хотоос гараад явхад бас мэдэгдэж байна. За ингээд Боно гэдэг аймагтаа ирсэн байна. Энэ болохоор одоо нөгөө карнавал маань болж байгаа газар юм байна л да. Одоо ингээ ийшээ ороод одоо нэг юм плей тайм шиг нэг юм асар масраа зассан ч юм уу хайшаа. За ямар ч юусэн ингээд зүв бол олоод ирлээ. Дотгошоо надад орж үзье да. Тэгээ энэ чинь одоо бүжиг урдган мурлагийн юм. Bonjour. Bonjour. No French, English. Anglais. Макияж? No, thank you. Сая нүур бодох уу гэж юм те. Мейкапыг макияж гэдэг юм бах та. Нүрээ бодуулах уу гэж юм. За. Эхлээд ямар ч нэг ороодох ёо. Тэгээ хамгийн гол нь энэ асрууд маань бол дандаа ийм худалдаа байгаад байх юм. Хайш нь орох юм болоо. Тийшээ орох юм болоо. За энд бодвол задгаа хоолмол байгаа юм байна. Эвэргэн багц та. Сая намаа гарснаа. Гэж дуудчих байна. 2-3 ихчнэр. Yeah, and can you give me some information please? And I'm coming in carnival. What time is start time, open time, the carnival? To 5 o'clock. 5 o'clock. What can I see here? The traditional dance, can I see? You can see a circus man. Circus, yeah. A circus man and another thing. Okay. Another thing. Okay, will it start 5 p.m.? 5 p.m. Merci beaucoup. Okay. За ашгүй юу яачлаа шүү те. Нэг хэл ус англиар ярьчдгийг хүнтэй таарлаа шүү. За цагийн дараа эхлэх юм байна. Одоо ч цаг 4 болж байна. За тэгэхээр нэг цаг энүүгээр сайхан эргэж ягаад. За карнавал эхэлт шир зугаа гэж энэ ч бол бас хоньны махыг бол янзын шорлж байгаа. Дэдэ шас. Яа. Хоньны махыг илэг сэмжинд нь ороочдөг штэ тий. Тэр шиг байна штэ. Илэг сэмж ороод юм биш үү манайхын нараа? Энэ илэг байна. Илэг сэмж байна. За илэг сэмжий чинь би одоо зөвхөн бас бид нар л ороод иддэг юм бах гэж бодоодсан. Африкт бас ороод иддэг юм байна шүү. Өө энэ ч бол бас дахиад янзын харагдаж штэ.
Merci beaucoup. Яа. Тэгээ мэрэл нээлттэй байна одоо бүү мэдээ. За ишигээ тэгээд одоо тоглолтоо эхэллээ явъя да. За ингээ сайхан нар бууж манайхан ч сайхан дуушуу орж. За энд ингээд нөгөө нэг нүүр буддаг юм маань энд байгаа юм байна шүү дээ. Ингээд үдэндээ хүмүүс нүрээ бодуулаад байгаа юм байна. За тэр ичээ ингээд хүүхдүүд дандаа бодуулаад ах шиг байх юм. Тэр дандаа хүүхдүүд бодуулж. За би ч төвөг юм а. Нүр мөрөө бодохгүй зүгээр л орчий гэж бодож байна. За ямар ч байсан орж ирээ суучлаа. Тэгээд ийшээгээ ингээд хүмүүс одоо цуглаж ах шиг байна л да. Энд ингээд юм нөгөө хамт олон болсноор ирсэн болттой байна. Тэгээд ийм багцнуу захиалаад тэгээ яасан ч ганган өсмөсөө гоё бодож муудсан хүмүүс байдгийг. За нэг эмэгтэй хажууд ирчээд юм яриад байдаг. France no. Anglais no. What did you say? My name is Happy. My name is Chagi. Nice to meet you. Yeah. За нэг юм яриад нэг эмэгтэй ирээд. Юу яриад байгааг нь даацгүй ойлгохгүй. Яа. Merci beaucoup. Utiliser Nice. Oh. За их гоё л гэдэг шиг байна те. Merci beaucoup. Эдгээр чи юу яач? Хөл бөмбөг үзээд байгаа юм байна шүү дээ. Йоо, карнавал гэдэгсэн чинь Реал Мадрид Баярн хоёрын тоглолтыг үзэж байгаа юм байна л да. Би ч одоо карнавал шоу гэдсэн чинь тоглолтын дээр ирчээд байгаа юм байна шүү дээ. Are you kidding? Яа. За энэ Баярны фэнүүд юм шиг байна. Би ч одоо нөгөө их л гоё нөгөө бүжиг урлагийн тоглолт хийгээд байсан. Тийм багт юм шиг байна да. За би ч одоо тэгээ ер нь харих тишээ хадхаас одоо Бах хүмүүс ирээд байдаг. За яаж хэрэх вэ? Яа, merci. Яна Янго дээр мэ такси холтдоггүй яах вэ? 972. Маш ховор олдчих шүү такси. За. Хот руугаа буцнаа. Bonjour. Abidjan. За тэгээд ийм байдгийм байна. Ийшээ ирэхэд 120 мянгаар такси идсэн штэ. Тэнгүүд энэ буцаад хот руу явах нь болохоор хамаагүй хямд байд юм байна. Бүр 2 дахин Монгол мөнгөөр нэг 60 мянган төгрөгөөр буцаад явчих юм байна. За тэгээд нэг гоё бүжиг үзнэ гэж утсан нөгөө тэр бүжигээ олж үзэж чадсангүй. Маш харамсалтай байна. За яах вэ тэгээд буцъя да одоо тэгээд. За тэгээд энэ Заны яссан эрэг улс маань бол ингээд харьцангуй нөгөө бусад одоо Африкийн улсыг бодох нь ингээд хотын төмөв нь хамаагүй гоё хөгжсөн болохоор ийм үзүүр үйлчилгээ энэ төр ихтэй тийм ээ. Тэгээд ийм гоё эйр кондишнтэй ингээд хүүтэн сууж муугаад цаг өнгөрөх газар их байсан учраас одоо миний хувьд бол ерөөсө зутарсангүй. Түүнээс шүүл ингээд явахаар бас зутраад байдгийн. Тэгээд хоёрдож бол одоо энэ Заны яссан эрэг улс маань бол энэ Африк дотроо одоо хамгийн өндөр өртөгтэй улсуудын нэг. Тэгээд одоо яа харахгүй бол хоолмол гадуур бол айгүй үнэтэй юм блэ. Одоо манай Монголоос бол нэг 1.5 дахин өндөр ч юм уу ер нь нэг тиймэрхүү юм блэ. Энэ газар судлаар ороод ингээд явхаар. За тэгээд ер нь бол хүмүүс нь нөгөө нийтлэхээр ийм гоё байсан болохоор надад бол тэгээ үнэхээр бас гоё сэтгэл ингээд зутраагүй гоё хүмүүс дунд ингээд гоё сэтгэлтэй үлдэж байна. Харин нэг хэцүү юм бол цаашид энэ одоо би чи ингээд энэ удаад баруун Африкийн улсуудаар явж байгаа. Францын колони байсан. Тэгээд Франц хэлээр ярина. За англи хэлээр ярьдаг хүн бол бараг таарахгүй. За тэгээ ингээд нутгийн хөтөж авах гад ингээд онлайнаар хайхаар бас тийм англи хэлтэй хүн маш ховор олдохоор. За ийм нэг бол цаашдаа бол ингээд бэрхшээл бол тулгарх юм байна энэ баруун Африкаар явхад. Тэгтээ бол асуудал байхгүй. Тэгээд аргыг нь олол явна. За тэгээ бүгдээрээ дараагийн улстай уулзцаая.